Дэдэс цэвэрлэх уусамлыг хэрхэн найруулж урах вэ? За та дурангийнхаа өмнөх өдрийн оройн 18 цагаас өмнө махгүй хөнгөө хооллосон байх шаардлагатай. За хөнгөө хооллохдоо болохоор идэж болохгүй хүнс гэж байгаа. Үнд нь далайн байцаа бүхэл төрлийн үртэй жимс ногоо болон оёос ерөөсөө хэрэглэхгүй байх нь шүү. За тэгээд оройн 18 цаг хүртэл хөнгөө хооллож жоод 2 цаг хоолоо шингээж агаад оройн 20 цагаас туулгаа найруулад ууж эхлэх юм байна. За 8 цагаас туулгаа найруулахдаа туулга нь болохоор аим 500 мл-ийн хэмжээс савтай. За дотроо юм пакеттэй том болон жижиг ус малтай 4 төрлийн ус мал байгаа. Хоёрыг нь дуранд орох өдрийнхөө өмнөх өдөр нь, за хоёрыг нь дуранд орох өдрийнхөө маргааш өглөө нь найруулж байна. За туулга найруулахдаа 500 мл хүртэл хүйтэн бүлээн ус хийгээд за энэ пакетэнд байгаа том болон жижиг хоёр туулга 500 мл сав руугаа хийгээд за сайтар сэгсрээд бэлтгэн. За бэлтгэсэн уусамлаа 8-аас 8:30 хооронд баг багаар шимэж уух нь байна. За дараагийн уусамлын 8:30-аас 9 цагийн хооронд буюу 30 минутын хугацаанд дахиад 500 мл найруулад баг багаар шимэж уuna. За орой 9 цагаас хойш буюу туулгаа ууж дуусчаад та 1 литр хүртэлх буцалгаж хөргсөн ус эсвэл харцай байх уг за баг багаар шимээд өтгнөө шингэртэл сайн уугаад өгнө. Таны хэрэг өтгөн хатдаг бол 1 литрээс дээш усыг оройдоо заавал уух хэрэгтэй. За 21 цагаас өмнө буюу туулгаа ууж авах хавцтай болон ус ууж авах хавцтай гэртээ суухгүй хэвтгүүгээр гэртээ хөнгөө алхалт хийх ч юм уу хөдөлгөөн заавал хийж өгөх шаардлагатай шүү. За дуранд орох өдрийнхөө өглөөний 6 цагаас туулгаа найруулж ууж эхэлнэ. За эхний туулгаа буюу 500 мл уусамлыг 6-аас 6:15-ын хооронд за үргэлжлүүлээд 6:15-аас 6:30 хооронд дараагийн 500 мл-ийг буюу 30 минутын хугацаанд 1 литр туулгаа ууж дуусгах нь байна. За 6:30-аас 7 цагийн хооронд буюу 30 минутын хугацаанд араас нь үргэлжлүүлээд 500 мл усыг баг багаар шимэж уух нь. За ингээд дуранд орох өдрийнхөө 7 цагаас хойш ом идэхгүй за уухгүй байжгаад дурандуулах газраа ирэх нь байна шүү.